Өдөр өглөөрөө нэмэрхий өнөөдөр ямар бичлэг явах байгааг надаар хэлүүлэхгүй мэдчихэж байгаа ах тий. Big Sister Advice Part 2. За өнөөдөр болохоор би оюутныхаа жилүүдийн өөрийгөө авч чадвалсан зургуудаа угаалгаад бэлдсэн байна. Хэдүүлээ энэ зургуудыг харангаа ярилцах байгаа. Тэгээд өмнө нь хэлсэнчлэн зөвхөн миний туршлага зөвхөн одоо миний оюутны жилүүд ямар байсан талаар ярилцсан. Би бас хэдэн зүйл бичиж авчирсан байна. Энэ юу вэ гэхээр одоо би чиний хичээсэн бол чамд оюутан болохын өмнө за одоо 1-2 дахь курс байгаа бол юу гэж хэлэх байсан бэ? Тэгээд нэг 5 зүйл бичиж авчирсан байна. Тэрийгээ бас ингээд ярангаа энэ зургуудаа хараад ярилцъя гэж бодож байна. За миний хамгийн их хэлэх зүйл болохоор өөртөө итэг. Trust your gut. Хүн болгонд нэг өөрийн гэсэн зүүн совин байдаг штэ тий. За одоо л энийг хийхгүй бол болохгүй юм шиг байна. Эсвэл ямар нэг зүйлийг хийж эхэлсэн чинь энэ яг надад тохирсон зүйл байна гэж мэдэрдэг ч юм уу. Хэрвээ чиний одоо хийж байгаа зүйл чинь тийм мэдрэмж өгч байгаа юм бол тэрийг үргэлжлүүлхий. Үр дүн заавал ирж таараа. Амьдрал бол үргэлжил замд чинь ямар нэг зүйлийг хөндлөсүүлнэ. Тохиолдохгүй бол харин сонин штэ тий. Тэгэхээр альва зүйл тохиолдоход гүнзгий амьсгаа аваад нүүр тулаад алдаа гарахаас айхгүйгээр алдаагаа бүсэн тэр цэгт чинь очих тэр алхам шат болгон гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Алдаа эсвэл одоо хэцүү зүйл тохиолдох үе. Тэрхүү кейсийг ярих юм бол би 2019 оны 9 сард сургуультай элсэж орсон. Тухайн үед бол топик 2 удаа өгсөн байдалтай байсан. Гэхдээ хоёулын дээр нь адилхан 92 манай авсан байхгүй юу? Ер нь яагаад ч юм тухайн 100 надаа би одоо л явахгүй бол болохгүй юм шиг байна гэсэн мэдрэмж төрөөд байсан. Дотор хүн болохоор одоо би топикийн 6 оноо авчих юм бол илүү дээр сургуульд илүү дээр ихтэй очиж штэ гэж хэлж исэн ч гэсэндээ одоо нэг гидсний углуурганаас ходоодноос маань за чи одоо л явахгүй бол болохгүй байна гэд ингээд хин нэг нь надаа хэлээд байсан байхгүй юу. Тэгээд би сургуулийн эрэлт гарсан. Тэгээд сургуулийн эрэлт гараад сургуулийн амартаж олсон, apply хийсний дараа виз хүлээн гэдэг надад их тийм хэцүү үе шат байсан. Надтай хамт өгсөн хүмүүсийн виз нь гарч чаддаг, минийх гарахгүй. Тэгээд сургуулаас болохоор тийз авсан тэр юугаа бичгээ явуул гэдэг. Тийз авах уу, виз бан гараагүй байдаг. Яах вүлээ гэдгийг мэдэхгүй. Яг гинхэн хугацаанд тухайн үед бол надад их л том юм шиг л мэдрэгдэжсэн. Ингээл хорвоо хөмрөөд унаад ирсэн юм шиг л мэдрэмжсэн. Одоо бодох нь л инээдээс нүдэж чинь. Тэгээ виз маань гардараад гарсан угаасаа зарим хүмүүс хугацаа ордог, зарим хүмүүс хугацаа ордоггүй. Тэгэл угаасаа болох хэвээр болох цагтаа болдог. Миний л зүгээр юм сэтгэл зүй намайг өөрийг маань зовоогоод байсан юм билэ. Угаасаа виз гарахгүй байх ямар нэг асуудал надад байгаагүй байхгүй юу? Тэгээ одоо бодоход бол инээдсэн зүйл. Тухайн үед бол надад их хүнд хэцүү байсан. 19 оны 8 сард 8 сарын 26 баха. 26-ны онгоцоор Солонгост ирж исэн. Яагаад Trust Your Gut гэдэг нэ гэхээр би ирээд тухайн семестртээ сураад 12 сард нэлөө ковид гарсан. Тэгээ тэрний дараагаас энд ирэх бүр хэцүү болчихсон. Хэрвээ би тэр намар ирээ гэж зорж ирээгүй сэтгэл зүгээрээ тэгж хохироогүй байсан бол магадгүй бас миний нааша ирэх маань хойшлах. За тэгээд хойшлахаас гадна сургуулийн маань сонголт өөрчлөгдөж одооны бие болоо хот байхгүй байх байсан баг. Одооны миний найзууд биш байна гэсэн үг. Тэгэхээр бол миний яг зөв сонголт байсан болов уу? Яг тэр 100 би өөрийгөө шахаад тэг хичээгээд сургуулаа олоод apply хийгээд ирсэн маань зөв байсан болов уу гэж бодоод байгаа. Тэгээд ирэхээс өмнө би та нарт захиж хэлэх зүйл байгаа. Одоо 6 оруулангаа ярих чинь. Гэр бүл хайртай хүмүүстэйгээ чадах хэмжээгээр их уулзч ирэх хэрэгтэй. Би багаасаа их өвөөгийн хүүхдээсэн. Аав ээжтэйгээ муудалцж хараа өвөө эмээ гэхээ гэрлөө гүг явчихдаг. Гүгээд жоохон богоон суугаад явчихдаг хүүхдээсэн байхгүй юу? Тэгээд ямар тач ирэхээ өмнө бол уулзсан. Гэтэ намайг энд байх хугацаанд өвөө маань бурхан болсон байхгүй юу? Тэгэхээр за сургуультай очих чинь тодорхой болчихсон. Виз дээр өгсөн байгаа бол яг тэр хугацаанаас эхлээд өөр хэрэггүй зүйл цагаа зарцуулалгүй гэрийнхэнтэйгээ илүү байж хайртай хүмүүстэйгээ хамт байгаарай. Яагаад гэвэл энд байх 1 минут секунд болгон Монголд гэр бүлтэйгээ байхгүй байгаа 1 минут секунд болгон байхгүй юу? Дээж найзууд бас орно. Энэ болохоор миний 10 жилээсээ одоо хүртэл найзлж байгаа найзууд манайгаа намайг наашаа ирэхэд
Тэгээ 8 сарын 26 гэсэн намайг онгоцны бодол дээр гаргаж өгч ирсэн. Энэ болохоор миний яг эд солонгос хэлээр сурж явсан үе маань. Солонгос хэлний хичээлэг хийнгээ хажуугаар нь кафед ажилладаг байсан байхгүй юу? Одоо өөрийнхөө ойр зургийн ямиг болгохын тулд хичээлдээ тааруулаад ажиллаа гэдэг байсан гэх юм уу? Өглөөгөр ордог ангид орчих юм бол оройн кафедэ ажилладаг. Оройгоор ордог ангид орчил өглөө нь кафедэ ажилладаг. Би кафе бинэ гэж та нар мэдгүй бах тий. Кафе бинэд ажилладаг гэсэн. Энэ болохоор тэрнийхээ хажуугаар нийгмийн амьдралаа болгож авсан юм байна. Би 10 жилдээ за нэг 10 дугаар ангиасаа хойш байна уу? Ангийнхаа охин нэг ингээд дагаж аваад улаан загалмай гэдэг зүйлтэй танилцчихсан. Тэгээд тэрнээс хойш л нэлийн идэвхтэй явдаг байсан байгаа. Тэгээд энэ болохоор төгсчөөд оюутан болчоод гэсний залуучууд улаан загалмайтай анги хамрагдаад Монгол телевиз дээр байсан баха. Тийм Монгол телевиз дээр цусны өдөрлөг олж ирсэн. Тэгээд тэрэн дээр сайн дурын ажил хийж исэн гэсэн үг. Цусны өдөрлөг гэдэг маань хүмүүсээс цусыг очиж авдаг тийм зүйл байгаа. Монголын засгийн төвүүдээр очиод цусаа өгөх боломжгүй хүмүүсийг одоо ажил дээрээ байхад нь ажлынхан цаг завсраар нь цусыг авдаг байсан гэх юм уу? Цусыг авдаг байсан гэхээр сонин сонсогчийн тусаа хандлагт нь илүү ойртуулж өгдөг байсан бид нар. Сургуультай ирсний дараах зургууд гарч ирж байна. Нэг хараа. Би ийм урт үстэй охин байсан. Тэгээд энэс хойш бас нэг хідэн сар ургуулсан. Тэгээд баг бүсөөр манддаг байсан миний үс. Тэгээд хүмүүсийн миний талаар анхны сэтгэл болохоор тийм урт үстэй даруухан охин гэж хэлдэм билээ. Гэтэл ер нь бол үнэн би айгуу даруухан тийм өрөөнөөс нэг гардаггүй. Тэг өрөөндөө хичээлээ хийгээл эм ороод л байждаг байсан. Литерли эм ороод байждаг байсан. Тэгээд миний өрөөний дугаар 209-ээс нэр анхны өрөөний маань дугаар. Хамт ирсэн хоёр охинтойгоо тэгээд тухайн үедээ маш сайн найзууд болсон. Тэгээд хоёр охинтойгоо тэгээд нэг үзбек охинтой дөрүүлээ байрыг хуваалцж байдаг байсан. Тэр байрны дотор болохоор хоёр өрөөтэй, 0 өрөө, нэг дууштай байсан. Би болохоор үзбек охинтойгоо нэг өрөөнд ороод тэгээд тэр охинтойгоо тэгсэн тухайдаа маш сайн найз болсон. Гэхдээ соёлын ялгаанаас болоод гэх юм уу найз маань хүнтэй суух болоод тэгээд буцаад нутг руугаа явсан юм билээ. Тэгээд тэрнээс хойш холбоо тасарсан гинэ. Энэ наан би байна. Ийм хөргөн бор охин байсан. Энэ болохоор Монголоос хамт ирсэн хоёр найз маань. Энэ болохоор Камила гэд миний roommate байна. Бид хоёр айгуу тийм нэгээ сайн ойлгодог, сонсдог, ярилцдаг. Тэгээ хоёул ханаа гарч алхана. Зармаг болон алхал гэд нэг юм 7 хоногт нэг удаа ивент өсгчдэг. Тэгээд тэр зармаг ингээ гадаа ингээ алхаад юм ярилцдаг байсан. Тухайн үед бидний солонгос хэл бүгд муу байсан. Хүнтэй айлгалцах хэрэг хэцүү. Ялангуяа Камила маань солонгослыг дөнгөж анханаас нь сурч ирсэн учраас солонгос хэл нь муу. Харин англиар маш сайн ярьдаг байсан. Харилцаа бол англи хэлээр үргэлжилдэг байсан. Бас гоё дурсан. Энэ болохоор миний анхны дундын шалгалтайгаа уулзчихсан юм аа. Би нэг юм өрөмний өчиг хүүхдээсэн. Яг татна хүмүүстэйгээ яг өөрийнхөө байж чаддаг. Анх уулзж байгаа хүмүүсийг хаажигдал түрүү нэлсэнчлэн маш чимээгүй дуугүй байдаг. Энэ таг гэхэд харах юм бол би нөөрээрээ дөрөг юм битсэн байгаа. Энэ бодвол шалгалтаа 100 өгөө гэсэн утгатай л юм битсэн юм шиг байна. 100 ч өгөөгүй л дээ. Хичээлээ ойлгохгүй, багш нарынхаа ярьсныг ойлгохгүй учраас хичээлээ ингээд сонсохоо өмнө тэр тухайн өдөр орох хичээлийг орчуулж харж бэлдээд мэдхгүйгээ харж агаад очиж хичээлээ сонсдог байсан. Тэгжиж хичээлээ бүр ойлгодог байсан байхгүй юу? Тэгээд зарим шалгалтууд ингээд 30 асуултад 15 минутанд гих мэтчлэн байна. Гадаад хүний хувьд 30 асуултанд хариулах байтугай 1 минутанд нэг асуулт л уншиж чадна шүү дээ. Уншиж орчуулж. Тэгэхээр би 15-аас дээш асуултанд л хариулж чаддаггүй байсан үе маань үлдсэн нь бол бууддаг байсан үе. Тэгээд шалгалтын дээр бол өндөр оноо авч чаддаггүй байсан ч гэсэндээ багш нар маань биднийг ойлгоод тэгээд ерөнхийдөө хичээл зүтгэл гаргаж байгааг маань хараад дүгндэг байсан гэж би бодъё. Тэгэл би яг даалгавраа цаг тухайд нь өгдөг хамгийн чадхаараа хичээж өгдөг байсан гэсэндээ нэг даалгаврын хийнд бол бараг 2 өдөр бүтэн ингээд судалгаа мэдхгүй учраас тэгж хийдэг байсан болохоор ч юм багш ингээд тэрийг маань үнэлээд даалгаврууд дээр маань өндөр оноо өгдөг. Шалгалтын дээр одоо муу оноо байсан ч тэр нь тэгээд үүсэлээд дүн маань гайгүй гардаг байсан. Шалгалтын муу оноог ер нь багш нар өргөд өгчдөг байсан гэх юм уу. Тэгээд манай сургуулийн систем болохоор гадаад хүүхдүүд, солонгос хүүхдүүд тусдаа ингээд дүгнэх системээр явдаг байсан байхгүй юу? Солонгос нэг юм байдаг. 10% нь Л гарах боломжтой, 30% нь Б гарах боломжтой байдаг болов. Нэг ийм систем байдаг. Тэгэхээр манай сургуулийн талаар гадаад хүүхдүүд, солонгос хүүхдүүд тусдаа дүгнэх системээр явдаг байсан гэсэн үг. Одоо гадаад хүүхдүүд манай ангид 20 байлаа гэж бодоход тэндээс 2 нь Л гарах боломжтой ч юм уу. Нэг ийм байдлаар.
Тэгэхээр тэтгэлэг авахын тулд за би ангийнхаа эхний хоёр тал заавал байх хэрэгтэй юм байна гэсэн бодлыг хандаад хийх хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл манай сургууль болохоор дүн 4.0 галчаас дээшээ гарах юм бол 100% тэтгэлэг олгодог байсан байхгүй юу? 4.0-аас доошо буугаад 398 байсан ч тэтгэлэг маань 100-аас шууд 30% руу буудаг байсан. Төлбөрийн 30% бийг л хөнгөлж өгөн 70% бөөрөө төлнө гэсэн. Тэгэхээр аль болох 4.0-аас дээш гарах бол миний зорилго байсан юм. Би бол угаасаа нэг юм цирклийг ойлгоцсон гэх юм уу? Төлбөрөө хөнгөлүүлчих юм бол хичээлээ сайн хийн. Яагаад гэвэл би төлбөр өгөх шаардлагагүй учраас хичээлээ сайн хийгээд байвал төлбөрөө өнгөлүүлнэ. Тэгээд дахиад хичээлээ сайн хийгээд төлбөрөө өнгөлүүлээд ингэж явна гэсэн үг. Мөнгө их олох шаардлага гарахгүй. Харин хичээлээ жаахан муугаа төлбөрөө өнгөлүүлж чадахгүй бол төлбөрөө олохын тулд ажил хийж мөнгө олно. Ингэж хичээлээ хийж чадахгүй. Дахиад тэтгэлэг авч чадахгүй дээр очиад дахиад төлбөрөө олохын тулд ингэж явна гэсэн үг. Төлбөр олох хичээлээ хийж чадахгүй, тэтгэлэг авч чадахгүй, төлбөр олох хичээлээ хийж чадахгүй, тэтгэлэг авч чадахгүй, төлбөр олох нэг юм циркл. Тэгэхээр би энэ цирклийг биш нөгөө цирклээр нь явах нь миний зорилго байсан байхгүй. Тэгээд эхний семестр бол угаасаа би тэтгэлэг авч чадаагүй 380 дэд дум маань гарч ирсэн баха. 50-д ч үлээ. Тэгээд эхний семестр бол ковид ч гарсан, амралт маш ууртайсан. Тэгээд би Кимжон гэдэг газарт махны газарт ажилладаг байсан. Тэр нь миний энэ Солонгост өнгөрүүлсэн өвлүүдийн хамгийн хүнд хахир өвөл байсан. Хаант байсан хүмүүс маань надад ингээд сайн ханддаг. Би жоохон болохоор миний дүү гэд бүгддэг байсан ч гэсэндээ миний ажилтг газрын захирал ингээд үнэхээр аимшигтай байсан байхгүй. Намайг бүр ингээд нуруулуу маань ингээд цогчижсэн 2-3 удаа. Тэгээд 2 хүн хамт ажиллаж байхад шал өөр харьцаад нэг муухай харилцааны бас юм муухай дарамт өгдөг байсан гэх юм уу. Би зүгээр чамайг өөр хөөхөөхт гэж бодоод цогцсон гэж хэлдэг ч юм уу нэг тийм хүмүүс. Тэр ингээд миний энэ өнгөрсөн хугацааны хамгийн хэцүү үйл гэж би боддتي. Таажгаар нь ковид гарчихсан болохоор гэрийнхэнтэйгээ очиадахгүй. Аавч хоёр бол хүрээдэр л гэжсэн. Гэтэ би Монголд очих юм бол миний зорилго юу ч хүн орж байгааг мэдж байгаа учраас яхаа хүрээдэр гэж хэлж байгаад нь маш их баярлж байгаа ч гэсэндээ очие гэсэн бодол огт байгаагүй. Ковид амралт маш уртайсан. Дуусаад буцаад төрсөн өдрөө өнгөрөөгөөд бараг 4 сард байна уу? 3 сарын сүүлээр байна уу? 4 сард байна уу? Дотор барилгаа явж исэн. Тэгээд дотор байрандаа очиад тэнд чинь өөрийн гэсэн орон зай дахиад өсөж байгаа шин. Тэгээд өөрийн гэсэн орон зайгаа чимэглэн гээд орныхаа дээд хэсгийг ханыг ингэж чимэглэж исэн. Өөрийнхөө сонсдог дуртай хамтлагуудаараа. Өнөр бичлэгэн дээрээ ч гэсэн ярьж исэн шүү дээ. Ер нь эхний хэдэн сар хэцүү байдгаа гэд. Жишээлбэл би гэхэд тэр эхний хэдэн сар хэцүү байсныгаа энд ирээд хамгийн хэцүү байсан үе гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар ч гэсэн ийм хэцүү үе тохиолдвол сэтгэлээр уналтгүй хэзээ нэг өдөр тэр үе ямар хэцүү байсан юм бэ? Хөөх юм аа, бич мундаг юм аа гэж яриад сууж авах үе маань юм байна гэж бодох хэрэгтэй. Энэний дараа болохоор би та нарт сургуулийнхаа орон зайнуудыг яаж сайн ашигладаг байсан талаараа ярив. За энэ гэхэд би сургуулийнхаа зүлгэн дээр ном уншаад сууж байна. Манай сургууль дээр нэг юм баяраар сууж хоол идэж за арх бүртэл ууж болдог тийм зүйлэг байдаг байсан. Тэгээд баярч гэлтгүй энгийн одоо дулаахан гой өдрүүдээр ч гэсэндээ энд ингээ хүмүүс юм дэвсээд суугаад ном уншаад одоо хоол идэх нь идээд байж байгаа. Тэгээд энэ болохоор миний хэсгэр курсээс юм болоо 3 дахь курсээс юм болоо ийм үстэйсэн гэхээр яг ингээ ном уншиж суужсэн чинь маа нэг найз ирээд чи юу хийж сууж байгаа? Инээдтэй юм бэ? Зургийг чинь дараад өгье гэж зургийг манарч өгч ирсэн. Би энэ зургийг харах юм бол цусаа өгж байгаа зураг байхгүй юу? Гэтэ би энийг цусны төв дээр очиж өгч ирсэн. Өөрийнхөө амьдардаг байсан газрынхаа тухайн үед нүүцэн байсан сургуулиас. Тэгээд юу хэлэх чинь гэхээр сургуулиуд дээр улиралт нэг удаа угаасаа хүн 3 сард нэг удаа цусаа өгөх боломжтой байдаг. 8-7 хоног байдаг хаа. 2 сард нэг удаа юм байна. Сургуулиуд дээр болохоор улиралт нэг удаа, хаггид нэг удаа ийм цусны машин ирдэг байхгүй юу? Том автобус ирдэг. Тэгээд тэндээ цус авдаг. Тэгэхээр тэрнийхээ кунжийг болохоор магадгүй сургуулийнхаа кунжи хийдэг сайт дээр хийх байх. Тухайн үед нь очиод цусаа өгчих юм бол ирч явж өгөхгүй амар хичээлийнхээ дундуур бас өгчнө гэсэн үг. Тэгээд хэрвээ цус өгмөр байна гэж сонирхож байгаа хүмүүс байх юм бол миний энэ бичлэгийг үзээд тэгээд цусаа өгөөрэй гэж уриалмаар байна. Тэгээд нэг цус бол 3-ны амрыг авардаг байгаа. 3 хагалгаа руу цус чинь 3 хуваагдаж ордог гэсэн үг. Тэгэхээр 3-ны тулцсан байгаа юм хэцүү байгаа үед нь тус болж байна гэж бодох хэрэгтэй.
өөрөөрөө бахархмаар зүйл. Би өөрөөрөө хамгийн их бахархдаг зүйл маань л тусаа өгдөг. Тэр өгөх дуртай арын шин маань гэх юм уу. Да энэ болохоор сургуулийнхаа номын санд хөвтөж байгаа хүн байна. Номын сан бол хүн болгоны очиад цагаан өнгөрөх боломжтой хэсэг. Таны төлбөр дунд чинь тэр багтчихсан байгаа гэсэн. Тэгэхээр сургуулийнхаа за номын санч гэлтгүү анги танхим хөнгөө ах юм бол та ямар ч асуудалгүй тэрийг ашиглаж болно. Тэгэхээр тэрийг ойлгоод хичээл хийх газар байхгүй ч юм уу те гэж заримдаа боддог хүмүүс байх юм бол сургууль дээр очиод зүгээр байгаа орон цагийн бүгдийг ашигла. Таны төлбөрт чинь тийм багтчихсан байгаа байхгүй юу? Би бол сайн ашигладаг байсан. Тэгээ маань сургуулийн номын санд ийм хөвтөж унтдаг хэсэг бас байдаг байсан. Кино үзэж бүр Netflix-ээс ингээд төлбөрийн төлөө төгсөн Netflix-ээс кино үздэг хэсэг ч гэсэн байдаг байсан. Та нар судлаад үзэх юм бол магадгүй та нарын сургуульд ч гэсэн байгаа байх. Тэгэхээр аль болох ингээд болон дохоогоор заавал тамал гэртээ шигдэлгүйгээр над чиг одоо эхний семестрээ би гэртээ шигдсэн байгаас над чиг тэгэлгүйгээр гар яв ир хай гүнзэлээ хайлтгээр зайна хай гэдэг шиг надад тохирох орон зай миний ингээд цагаан өнгөрүүлмээр газар хаана байна гэдгийг олох хэрэгтэй. Тэгээ би өөрийнхөө цагаан өнгөрөх газруудыг ингээд хайсаар агаад болсон нь нэгдүгээрт номын сан байсан. Номын сан ингээд би болон дохой болгоныг мэддэг байсан. Энэ болохоор түрүүний тэр талбай дээр бас байгаа. Амралтын өдөр өглөө кофе нэрээ сууж байгаа би байна. Өөртөө олж авсан 2 дахь орон зай. Террас ахгүй юу? Мэдтэй багш нарын хоол иддэг газрын дээд давхарт нь байдаг. Тэгээ багш нар зориулсан фитнес яддаг гэсэн. Тэрний яг урт хэсэгт байдаг террас. Энийг бол би бүр яг миний гэр юм шиг л байдаг байсан. Зарим өглөө гадаа йог хэмээрсэн утгаараа йог хийн. Тэгээд ер нь л цаг гарах юм бол ийшээ гүйцэдэг байсан. Энд ер нь их цаг өнгөрөөдөг байсан. Цэжлэх юм гарах юм бол цэжлэх хэцүү байвал ийшээ очиод цэжлждэг. Энд нэг хүн байдаг байсан байхгүй юу? Ер нь чимээгүй хэсэг. Тэгээд ном уншина. Ялангуяа ном уншихтаа би дандаа ийшээ очиж уншдаг байсан. Тэгээд яг доод хэсэгт нь манай кафе байдаг байсан сургуулийн. Тэгээд сургуулийнхаа кафегаас нэг кофе аваад ийшээ гардаг. Тэгээд ялангуяа нар чарах үеэр бол энд би заалттай байдаг байсан. Тэгэл хүмүүс дүүрээ хатсан гэл мэдгүй. Тэгэл тэндээ нэг ном уншаа сууж байгаа илгүү гэсэн бараг тэгж ярилцдаг байсан. Групп чатн дээр нэг тиймэрхүү юм бичдэг байсан байхгүй юу? Энд бол олон нарыг жаргаасан. Маш гоё харилцан арианууд ч бас өнгөрсөн. Уйлаад сууж исэн үеуд ч бас байгаа. Тэгээд энэ террасыг бол би хайрлаж дотроо нэгнэж бодож яддаг юм аа. Одоо болохоор оюутан насны зургуудыг ямархуу харагддаг байснаа гэх юм уу? Юу юм бэ? Оюутан насны зур хідэн хөгжилтэй зураг харуулмаар байна. Энийг харах юм бол одоо миний найзууд надаас төрүүш төгссөн баггүй. Энэ бас жоохон сонирхолтой сонирм мэдрэмж. Би сургууль дээр ингээ үлдчихсэн гэсэн. Тэгээд найзууд маань төгсөхт нь хамт зураг даруулж исэн. Энэ болохоор би өвөөгөө бурхан болсны дараа Монгол авч ирчээд анхны төрс өдөр би төрс өдөр тэмдэглэмээр байсан юм. Өвөөгөө бурхан болоход нь хамт байж чадаагүйгээ бодохоор ингээд өөрийгөө үзэн ядаад байсан тухай үед. Тэгээд тэр үед одоо энд байгаа найз маань миний төрс өдрийг тэгсэн чигсэн нэг лаа үлээх хэрэгтэй штэ гэд торт авчираад лаа үлээлгэж исэн. Бас баярлаж явдаг юм аа. Энэ болохоор шалгалтанд бэлдээд ингээд бараг 2 хоног ус цасанд чороогүй явж исэн юм аа те. Бид нэр ингэж байнга маск гэдэг байсан гэж бодоо. Одоо бодохоор сонирхолтой санагдаад байна. Энэ болохоор шалгалт тусаад амрах төхөөд өөртөө ингээд анхаарах цагтай болсон юм маань өглөө үсээ нэг эндүүдээ гарч ирдэг ч юм уу те. Хувцас тохируулж өмсөөл айгу нөгөө хичээл амрах жагаа болохоор нэг хичээл орохгүй болохоор юм жижигхэн цүнх дээр барьчихсан. Энэ баг нэг өдрийн зайтай ч магадгүй. Тэгэхээр миний үсээ шилсүүгээр богдхон болгосон юм аа. Үсчин дээр очиод би тамбай мори алхахыг хэлсэн байхгүй. Тэгээд минийгээр болохоор тамбай мори гэдэг нь болохоор би нэг хэсэг богдхон үстэйсэн. За энэ арах юм бол ийм үстэй болё гэсэн утгаар би хэлсэн чинь манай үс чинь миний үсийг дандаа сасдаг үс чинь мөртлөөсөө хойтлаас нь гинт ингээд хусаад эхлэхгүй би гайхаад за ингэж жагаад нэг ямар нэг гоё юм дээр очих واخа гэсэн чинь литерали миний үсэг бүр юм болгоцсон. Яг юм хойд солонгосын эмэгтэй шиг болгоцсон. Энэ миний сургууль дээр спортер идэг байсан үе байна. Гадаад хүүхдүүдэд тусалдаг оюутан идэг байсан үе байна. Офис дээр такс сурна гэдэг чинь хэцүү юм билээ. Би энэ үед за би ингээд нэг газар такс судаг ажил хийж чадахгүй юм байна да гэдгийг илүүсэн ойлгосон. Зүгээр цаг явахыг хүлээгээ суугаал. Тэг хичээлгүй цагаар очиод байсан байхгүй. 5 дахь өдрийн өглөө ганцхан хичээлээ тэрнээс бус цагт хичээлгүй байдаг байсан. Тэгэхээр би өглөө 10:30-аас орой 6 хүртэл бүр нам суудаг байсан гэсэн үг энэ офис дээр.
Тэгээ манай хамт ажилладаг багш нар маань болохоор хийх юм байхгүй бол хичээлээ хийгээд суужээ гэж хэлдэг байсан л та. Өөрхөн. Тэгсэндээ нэг тийм хэцүү мэдрэмж байсан. Тэгээд сууж агаад хамгийн гол нь цалин авч байгаа штэ. Би тэгэхээр бүр хэцүү мэдрэмж өгдөг байсан. Нэгэнд энэ талаар ярьсных. Сургууль дээр ингээ ямар үйл ажиллагаанд орсож исэн талаар ярив. Энэ болохоор миний амьд орж исэн тэр бүс нутгийн гадаад оюутнууд зэрэг өдөрлөгсөн байхгүй. Тэгээ бүх сургуулиудаас ТПО гадаад оюутнууд нь волонтер хийгээд хийвээ. Эндээс цалин авч исэн юм байна. Сургуулаа төлөөлж нэг сургуулаа танилцуулж исэн гэх юм уу? Намайг харах юм бол би энэ болохоор үйл ажиллагаанд оролцоогүй ч гэсэндээ би сургуулийнхаа Dean's List гэж ордог байсан. Dean's List гэдэг нь болохоор одоо тухайн техникийн захирлын оюутнуудыг одоо өөрийнхөө магтмаар байгаа оюутнуудаа гаргадаг лист гэх юм уу? Одоо тэргүүний оюутан болсон гэж ойлгох гээд байна. Өөрийн жаргал гэдэг. Өөрийнх нь нэрийг заачсан байгаа хөрхий. Би энд орсноч мэдээгүй явж байгаа. Энэ семестр сургуультаа ажиллаж эхэлчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь Dean's List орсон оюутнуудын гэдэг өгд гардуулдаг өргөмжлөл юм том бичиг байдаг. Тэрийг ингээд цэгцлэх ажил надад орж ирдэг байхгүй юу? Сургуулийн supporter хийдэг ажилд ороод миний анхны даажаас ажилласан байхгүй юу? Тэгээд би тэрийгэ цэгцлээд байжсэн чинь миний нэр гараад иртээ. Тэгээ юу хийж байгаач мэд ойлгохгүй явжсэн чинь багш энэ юу гэсэн бэ гэдгсэн чинь энэ ингээд ийм оюутнууд өгж байгаа ийм мөрмөрлөл ийм байгаа гэдэг. Сургууль болгонд хавар намар чүгчээ гэж болдог. Тэгээ тэр чүгчэн дээр одоо сургуулийн дугуулангаа төлөөлж ч юм уу те эсвэл тухайн тэнхимээ төлөөлж ингээд хэдэн хүүхдүүд гарч ирээд тэнхим дугуулангаа танилцуулдаг байхгүй юу? Би болохоор манай тэнхим Конгон Коньон байсан. Тэгээд би тэнхимээ ингээд танилцуулах үйл ажиллагаанд нэг хамт оролцож исэн зураг маань. Энэ болохоор би сургуулийнхаа номын санг гадаад оюутнуудад танилцуулах одоо илүү хэрэглэх зорилгоор оюутнуудыг шалгаруулж бусад оюутнуудтай юм төвөр маяг юм ярьжсэн байхгүй юу. Тэгээ би тэрэнд нь оролцоод тэнцээд тэгээд гадаад оюутнуудад төвөр хийсэнд ба талархаад гэх юм уу надад юм бас өргөмжлөл гардуулж исэн. Хамт төвөр хийсэн охин маань бид хоёр хамт номын сандаа зургаад оруулж исэн. Тэгээд энэ охин манай roommate байгаа. Төгийн маань миний сайн найз. Манай сургуулиас жил болгон гадаагшаага пунсаа альдун идэг байсан юм. Одоо сайн дурын ажил гадны орнуудын хүүхдүүдэд зориулж гэсэн үг. Манай сургуулийн одоо энэ хийж байгаа сайн дурын ажлыг компаниас хөрөнгө оруулаад тэрийг бид нэр ажил болгодог байсан гэсэн үг. Тэгээд би болохоор энэ дээр орчуулагчаар явж ирсэн. Энэ 22 оны 100 Монгол руу хийжсэн. Гэхдээ хойд болохоор би юунд намжаагүй. Орчуулагч биш одоо энэ оюутнуудын нэг нь болъё гэсэн бодол байсан ч гэсэндээ би мэдээгүй байж байгаад өнгөрцөн. Тэгээ орчуулагчаар ч шалганы ороод үзгээд орчуулагчийн шалгаруулж хахад нь CV-гээ өгөөд тэгээ тэнцээд орчуулагч хийжсэн байхгүй. Тэгээд энэ үед бас маск зүгдэг байсан байна 22 оны 100. Тэгээд ковид гарчсан байсан учраас тухайн хянжаан дээр нь Монгол руу очиж чадаагүй онлайнаар ингээд хичээл зааж исэн гэсэн үг. Өдөр болгон сургууль дээр уулзаад хийдэг гэсэн болохоор хичээл амарсны дараа болж исэн. Үйл явдлаа. Тэгээд энийг ярьсны 23 оны 100-ыг бас ярьчих. 23 оны 100 бас Монгол руу хийхэр болж исэн. Энийг харах юм бол тухайд ковид болсон байсан учраас бид нэр хянжаан дээрээ биеэр оцсон гэсэн. Энэ болохоор би одоо мэдж байгаа юм чинь хугацаанд амжиж CV-гээ явуулаад тэнцээд одоо тэр оюутнуудын нэг болж орчуулагчаар очоо гэсэн. Очсон чинь бид нарт тусдаа орчуулагч байсан. Энийг харах юм бол энэ хүүхэд миний хайрыг айгүйх татсан. Гэтэ нэг хамаагүй зургийг үзүүлээд юм яах гэж бодож байна. Энэ бас нарагдахгүй байгаа юм чинь тий. Тэгээд ягаад ч миний хайрыг их татаад байсан. Уг нь тэгээд нэг хүүхдийг ингэж голчилж ингэж сайн хандаж угаасаа болохгүй. Сайн нурын ажиллагаа бол. Гэтэл ягаад ч юм ингэж надад тийм мэдрэмж төрөөд байсан. Энд бас ингэ хамт зургаад оруулсан байна. Тэгээд бид нар болохоор куюг хийсэн байхгүй юу? Солонгосын соёл, солонгос хэл, эсвэл тоглоом. Тэгээ манай баг болохоор шинжлэх ухааны баг байсан. Тэгээ физик, химтэй холбоотой хэд хэдэн хичээл орж исэн юм аа. Тэгээ манай багийн 2, бид 3 байна. Энэ яг бид 3 зогсож байна. Солонгост аливаа үйл ажиллагааг явуулахын тулд эхлээд нь баг хамт олныг илүү дотн болгохын тулд нэг юм workshop баг юм хийдэг. Тэгээ тэрийг нь болохоор
Сөүл нэг буудалд 2 хоног 3 хоног хийжсэн. Бид нэр одоо багийн хамт наалныг хоорондоо татан болгохын тулд гэсэн. Тэмцээн хийгээд тоглоод зүгээр л нэг юм мэдээж авч байгаа. Тэгээ очоод юу хийх бас мэдээж ийм скежүүлээ гаргаж байгаа. Тим маягаар өнгөрч исэн. Тэгээд лого энтрас хийжсэн. Бидний лого болохоор ийм лого байсан. Тэгээд энэ логог манай энэ зогсож байгаа залуу маань хийжсэн. Өрхөн байгаа. Тэгээд бас ер нь л нэг юм тухайд арх уугаад хоорондоо нэг юм сайн мэдлэлцэж байгаа. Солонгост угаасаа та нар мэдэн дээ аль өвл аж та хийхийн өмнөх нэг юм хэшиг маягийн юм хийж архитарс уугаад энэ хоорондоо нэг ингэ сайн муугаа мэдлэлцдэг гэх юм уу. Тийм болж байсан. Энэ бас ингээд маш хүрх хааштай хүүхэд байсан. Би хамт зургаад аруулсан байна. Дараа нэг сандын бэлээ. Энэ бас бид 3 зогсож байна. Энэ хүрхэн зураг би энэ зурганд их дуртай. 7 сард байсан юм байна. Энэс бүгдээрээ ингээд юу ягаарэ уруулаа өнгөрөгч бүгд өнгөцсөн мó нухсааш болгоо. Ийм зэрэг байна. Тэгээ бид нар манай хамт явсан хүмүүс ахгүй юу? Бид нар ийм Монгол гэр барьж өгсөн нэг айлыг сонгож агаад Монгол гэр бэлгэлсэн байгаа. Тэгээ бэлгэлэхдээ бид нар гэрийнхээ өнийг өөрсдөө будчихсан. Одоо энэ цаана харагдаж байна. Будаад энэ өдөр ятахнаа бороо ороод гадаа салхилаа бид нар үнэхээр затарсан. Гэтэ хөвгөлтэй гоё байсан. Сэтгэл бүгднгийнх сэтгэл санаа ингээд дотроо юу хийж байгаа мэдж байгаа тийм аз жаргалтай учраас. Тэгээ Монгол гэрээ өөрсдөө барьж өгч ийсэн. Гэр маань хитэд нөр чунангаа алдсан гэтээ ихтэйсэн магадгүй бид нэрийг явсны дараа гэрээ дахиж барьсан бахад. Тийм хөвгөлтэй болж ийсэн. Тийм бас бид 3 байна. Угаасаа ийм үед зориул үлддэм байлээ. Бид нарыг угаалгаад авцсандаа бас их баяртай байгаа. Энэ бас нэг хөөрхөн хүүхэдтэй зогсож байна. Энэ хүүхэд ахтайгаа ихчтэйгээ гуруулаа энэ сургуульд сурдаг. Хоорондоо яг Канадад тавьсан юм шиг адилхан. Гуруулаа хөрх хайртай ингээд айл гэрийн хүмүүжил ямар чухал юм бэ гэдгийг би энэ 3-аас хаалж авчихсан. Аав ээж нь хүүхдээ ямар сайн өсгсөн юм бэ гэж би бодсон. Энэ одоо ихчтэйгээ сууж ин тэр хүүхэд маань. Тэгээд Монгол солонгосчуудтай хамт очсныхаа ачаар зайсан талгаа дээр нэг гарсан байгаа. Олон жилийн дараа сүүлд хэзээж гарсан байсан юм гэдэггүй. Тэгээ энэ болохоор онгоцондоо суух гад явж байгаа юм маань. Энэ үед миний шүдний аппарат маань яг гол хэсэг дээр явж исэн. Уртлын шүд тэгшилдэг хэсэг дээр тэгсэн чинь ингээд тэгшилхийн тулд шүдийг салгаж байгаа тэгшилт юм байлээ. Ер нь тэгшилхийн тулд ихтэй салдсан байлээ шүд. Тэгээ миний шүд ингээд салцсан байгаа. Тухайн үед би амар инээдтэй харж исэн бата. Надтай юм ирсэн хүн болгоны л инээд хүрсэн байх гэж би бодоод байдیں۔ За ингээд сургуулаас одоо нийгмийн үйл ажиллагаанд оролцсон зүйлс маань эднэр байлаа. Тэгээд энэ хамгийн их сэтгэлд үлдсэн гэвэл мэдээж 23 оны Монгол Трафик сайн дурын ажил маань байсан. Тэгээд бүх зүйлийг сургуулаас цаанаас нь дааж исэн. Тэгээд сэтгэл зүрхээ ингэж чатгаараа их гаргаж ажилласан. Тийм сайхан хүч байсан. Тэгээд дараа нь энэ талаар бүр ингэ нарийн бичлэг хийсэн ч болно. За тэгээд бас сурхын хажуугаар та нар маань ингээд найзтай болох бас чухал шүү. Ингээд оюутны найзууд маань амьдрал ер нь үлддэг гэдэг юм байлээ. Энэ миний төрсөн өдрийн зураг байна. Тэгээд сургууль дээрээ бас юм сакура дэлгэрсэн үеэр заавал зураг даруулаарай гэж хэлмээр байна. Ихэнх сургуулиуд бол сакура модны хэсэгтэй байдаг. Байхгүй бол өөр сургууль дээр очиж зарсан ч яах вэ те өөр сакура модтай хэсгээр Солонгост байгаа үедээ ийм сакура модтай зураг заавал гарч аваарай. Тэрийг бас ингээ угаалгаад аваарай. Дараа нь дурсамжлуулт дээр те. Энэ болохоор татвар байрнаас гараад анх удаа гадуур амьдарч үзэж байхдаа ханаа чимгэлсэн маань. Би ингээд ямар ч зөрөг орсон мэдгүй үснийхээ доод хэсэг ингээд шараар бодчихсон үе надад байсан байгаа. Энэ болохоор гэрийнхээ дээр хавцаа миний стад ажилладаг байсан үе маань. Солонгосын ер нь пиано жамыг дуусгасан. Энэ болохоор дахиад өөр гэрт ганцаараа амьдарч авах үедээ гэрээ ингээд тохиноолж чимгэлж исэн үе маань. Ер нь их гэр амьтай хүүхэд байсан байна. Энэ болохоор өвөө маань бурхан болоод яхааргүй Монгол явж таарч исэн үе маань. Би имийг ихе боорцгийг үнэхээр идэж өссөн имийнхээ боорцгонд хайртай. Монгол очоор ер нь дан боорцог бараг эзэр аваад ирдэг. Тэгээд энэ имээ маань надаа гарынхаа боорцыг хийж өгч байгаа үе байна. Тэгээд хоёр дүүтэйгээ нэг шин хамт унтсан. Тэгээд хоёр дүүгээр өнсөлж байгаа зураг байна.
Энэ болохоор Монгол явахынхаа өмнө дүүнартаа ингээд юу бэлдэж байгаа гарын жижигхэн бэлэг гэх юм уу? Ингээд олон шишгээр наваад дайсагаас жижигхэн ууг тавьж агаад би боогоод тавьсан. Ингээд бодсон чинь миний жуканаар бараг 20 хэд байд юм билээ. Юу 20 хэдэн бэлэг ингэж болсон наваад олон байх гэсэн мэдээд сайхан штэ. Би яа гэдэг нь болохоор яхаа олон болжээ гэдгээ муухагаар биш гоёор утгаар хэлж байгаа шүү. Баса гэр бүл алалаа байх шиг сайхан зүйл байдаггүй. Бас сурхаа хажуугаар нураадах, өөртөө цаг гаргахаа залуул хүн хаана гадуур дотор явхаа мэдээж хайд болохгүй. Энэ гэхэд нэг орой зүгээр сууж байгаа л машин болохоор далаа яваад ирсэн зураг байна. Өвлөсөн, хүтэн байсан. Далайн чимээг сонсох гэж би бол их далаа явдаг. Далайн чимээд их дуртай. За асны ард болохоор гэдэг юм болов уу? За энэ болохоор анх удаа төрсөдрөө маш том ижсэн үе маань байна. Энэ сүс дээр 20 хэдэн хүн иржсэн. Өмнө ярьжсэн шүү дээ, тэ. 23 оны төрсөдөр байсан баха. Би 1439 м Субэг саны орой дээр байж байгаа зураг маань байна. Өглөө 5 цагт уул руугаа гарч эхлээд хийдгээд чочлоод нэлээд удаан л явсан юм байна. Миний гарч исэн хамгийн өндөр бол би ууланд бас их дуртай, хайкинг их дуртай. Тэгээд одоо хичээл их хаажгаар өөрийгөө яаж ингэж баясгадаг байсан юм бэ? Өөрийгөө баясгаж явж байгаа зургууд үзүүлж байгаа. Энэ болохоор Кёмбук юм байна. Тэрэл заавал чадныг зураг даруулсан байх хэрэгтэй. Дараа нь хүүхдүүдэд үзүүлнэ, аав ээжтэй үзүүлнэ. Солонгосын үндэсний хувцастай ингэ зураг даруулсан байна. Гэт нь манай номын та нарын таньдаг Samsung-д ажилладаг юм уу? Тэгээд энэ болохоор манай найз залуу битээ жоо халаас үзүүлчих. Хундэ гэдэг газар. Кинод ураад зураг даруулж байгаа. Би тэр яг найзад байхдаа ч гэсэн яриа нэлээд нийлдэг нэг тийм хөвчлөлтэй хоёр гар байсан байхгүй юу? Тэгээд нэг мэдсэн чи үргэлжчихсэн байсан. Нэг мэтээгүй ярилцчих үргэлжсэн ш ярилцах хэрэгтэй. Энэ болохоор манай найзын төсөдөр найз манаас төсөдөр маш гоё хийжсэн. Тухайн жил. Тэгээ би энд байна. Тэгээд энэ төсөдрийн маргааш нь би өглөө 9 цагаас хичээлдээ бүр палпиутай байсан байхгүй презентацийн тавих хэрэгтэй байсан. Найз маань төсөдөр ингэж гоё хийж хаад очихгүй бол болохгүй гэж би ха презентацийн ихэнх юм бэлдсэн. Бэлдэх одоо яриахаа бэлдэх дутуу байсан. Тэгээд why not гэж бодоод тэгээд найзтайгаа хамт цагийн хөрөхөөр явж исэн. Даанч ингээд би бол угаасаа юмыг төлөвлөж тэгэж ярих юм эрхэлж төлөвлөж хийхгүй л бол нийтгэл амардгүй тийм жоохон хүчтэй болохоор төлөвлөгөө гарахгүй бол санаа зовдөг өвчтэй болохоор төрсөдөр дээр ноутбук аваад очичихсан. Энээрээ хүмүүс бүжиглж чад миний зургийг гарчихсан билээ. Миний зургийг гарчихсан билээ. Цаана ингээд презентацийн хараа сууж байгаа. Энэ зураг бол үнэхээр нийттэй зураг. Ийм нэг 4 жилийг өнгөрөөжээ. 4 жаргална. Тэгээ миний хувьд бол маш их дурсамжтай, маш гоё жилүүд байсан. Зургаар харахад ингээ хитгэн зураг шиг харагдаж байгаа ч гэсэндээ энэ дотор миний маш олон нулимс маш олон баяр баясгал багтсан байгаа. Баярын нулимс, гунгийн нулимс тийм. Тэгээд бурхан бас ингээд надад ийм олон адал явдлыг өгсөнд, надад ийм амьдралыг өгсөнд маш их баярлж байна. Бурхан гэж байдаг юм уу мэдэхгүй ч гэсэндээ надад ийм амьдрах эрх өгсөн ээжтэй ээжтэй баярлалаа юм да. Энэ бүх ингээ амьдралын гонигтай баяртай бүхчүүдийг амталж чадчих байгаа, ойлгож мэдэрч байгаа өөртөө бас баярлж байна. За тэгээд миний оюутны жилүүд ийм байсан байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэг маань Big Sister Advice Part 3 гэж орно. Тэгээд би түрүүн болохоор та нарт Advice-ийн хамгийн ихний хэсгийг нэрсэн байгаа. Эний цаана 4 байгаа. Би түрүү 5 гэж ярьсан ч тийм. Үлдсэн 4-ийн 3 дахь бичлэг дээр яриа шүү. За. Баяртай.